Сайн уу манайхан? Энэ удаагийн бичлэгээр та хэдэд гурилгүй, сахаргүй, тийм эрүүл кексний жаргал хуваалцах чинь. За энийг болохоор дэглэн барьж байгаа мөн хөлөөжүүд маань хэрэг идэвэл айгуу гоё, уйг, сүүний гарцыг нэмэгдүүлдэг, мөн сатгалан мэдрэмжийг өгдөг. Тийм маш гоё амттай зөөлөн юм кекс байгаа шүү. Бидэнд хэрэг болох зүйлс өндөг, овёс, сүү, банан, алим, хар шоколад, ванилин, бейкинг паудер. За нэг савнда эхлээд овёсоо хийн, дээрээс нь сүүгээ хийгээд энийгээ болохоор 5 минут орчим дэвтэнэ. За дараа нь болохоор алим, банан хоёроо бэлдэнэ. Хальсуудын сайхан аваад цэвэрлээд бананаа болохоор жижиглж ингээд нухашлана. Алимаа болохоор шоодруулж хэлбэртэй хуваагаад ингээд бэлэн болсон жимснүүдээ болохоор саяны овёсон дээр хийж өгнө. Үүн дээрээс нь өндгөө тусдаа савнд хийгээд сайтар бүгдийг хойлоод тэрийг мөн саяны холцсон дээрээ хийнэ. Бүгдийн сайхан хойлонгууд ийм шингэндүү холц бий болно. Тэгээд нэг цайны албаг ванилин болон бейкинг паудрыг хийгээд зурмага тусдаа тавьчихна. Хар шоколадаа бичлэгэнд харагдаж байгаачлан жижиглээд зурмагндаа хийж өгнө. Саваа туслаад зурмага хийж өгнө. Зурмынхаа дээр нь самар хийсэн байгаа. Та хэд маань туртаа самар, туртаа үзэм, хатаасан жимс, шоколад юу гэдэг туртаа юмаа хийж болно. Ийм гоё кек маань бэлэн болсон. Та хэд маань бүрэн хүрсний дараа эдээрээ нөхөр бит хоёр тесэлгүй халуун наран зүсэд идчихсэн. Гэхдээ яг зүгээрээ нэрээ та хэд маань энэ юугаа хэвээ аль болох жижигэн сонгороо. Минийх болохоор их маань томдоод кек жоохон нимгэндөө болсон. Хэв жижиг болох тусмаа өсгөр зөөлөн талах шиг гоё кек болдё шүү. За тэгээд бичлэгийг хүртэл үзээд намайг дэмжсэн та хэдэд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай. Тэгээд мөн subscribe дарж, лайк дарж дэмжгээ битгий мартаарай. Баяртай.